Тэгээд өөрийгөө жинхэнэ томоор эрхлүүлсэн. Hello my ladies. Hi. Энд дээрээ би 4 хонжийн дөнгөж тэгээд 4 хоногтоо хэрэг хэм авснаа бүгдийг харуулъя. Замгийн эхлээд Olive Young-аас авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд харуулъя. Би бодохдоо энд ирчээд шууд маргааш нөгөөдрөөс нь хагалгаанд орчихно гэж бодож байсан байхгүй. Гэхдээ яагаад тэгж бодсон бол мэдэхгүй байна. Тэгээд тийм болохоор хагалгаанд орчих юм чинь нүүрэндээ ус хөргөж болохгүй. Нэх юм амар сүртэй скин кэр, эсвэл сүртэй мейкап хэрэгтэй болохгүй байх гэж бодоод тэгээд ямар ч гуйжуулагч авчираагүй. Тэгээд миний яг хамар хэсгээрээ жоохон хар батга гарах гад жоохон бүглэрхгөө дух хэсгээр, эрүү хэсгээр тэгэх гэдсэн. Тэгээд би гуйжуулагч авсан. Тэгээд Olive Young-аас ороод им химийн гуйжуулагч асуусан чинь Olive Young-ийн ингэсэн Солонгос баг им химийн гуйжуулагч хэрэглэхээ болцсон шүү дээ. Солонгост им нунтаг гуйжуулагч айгүй од болсон. Хүмүүс одоо айгүй хэрэглэж байгаа. Тэгээд надад энийг л ав гэж зөвлөмөр байна гэсэн. Энэ болохоор Papa Recipe гэдэг брэнд юм шиг байна. Яг юм бокс шиг нунтаг. Яаж хэрэглэх вэ гэхээр гар дээрээ одоо энэ нунтгийг авч агаад тэгээ ганц хоёр дусал ус дусаангууд энэ нь юм оо шиг хэлбэртэй болчдөг юм нухшин. Тэрийг хамгийн их гуйжуулах шаардлагатай байгаа эсгүүд дээрээ түрхэд одоо хамран дээрээ тухан дээрээ гэдэг ч юм уу те. Дахиад жоохон ус нэмж агаад юм хөөс шиг болдог гинэ. Тэгээ тэр хэсгээр болохоор одоо нэх гуйжуулалт бараг шаардлагагүй арай эмзэг эсгүүдээ гуйжуулдаг гэсэн. Тэгээ би энийг өчтөр хэрэглэж үзсэн. Амар сонирхолтой юм билээ. Сонсогч гинөө. Яг юм шороо илс дуурайд байгаа байхгүй юу. За дараа нь болохоор би юм Anuaгийн Niacinamide-тай serum авсан. Энийг болохоор би Монголд авсан байжгаад тэгээд тэрийг орхиод мартаад тэгээд энэ дээрээ шинээр авсан. Энэ болохоор Niacinamide-тай гэхээр ер нь бол нөхцөлтөн сайн. Одоо юм чиглэг газар байгаа болохоор ер нь жоохон нөхцөлт үүсч магадгүй. Будагтаа удаан явахаар ч юм уу те. Заримдаа ингээ батга минийх одоо ээлжилж гараад идэг байхгүй юу. Гэхдээ энийг би өдрө болгон хэрэглэхгүй. Яг жоохон батгах га дагаа жоохон юм одоо арьс тослогдоод байгаа үедээ тослогоо тэнцвэржүүлэх зорилгоор батган амжилах зорилгоор энийг авсан байгаа. Тос бараг авчираагүй байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй заяа. Миний авчирсан тос жоохон өвтгөн тос ахгүй. Believe-ийн жоохон өвтгөн тос. Тэр маань жоохон бас арьсын маань ингээд юу гэдэг арай жоохон ингээд нүксгөнд бөглөөд байгаа юм шиг санагдадсан. Монголд болохоор арай гоё тохирдог байхгүй. Солонгост арай л тохирохгүй лээ. Тэгээд би энд гоё тос юу байна гэсэн чинь Солонгост одоо хамгийн алдартай бестселлер байгаа тос болохоор энэ тос гэсэн. Тэгээ та айгүй азтай энэ урамшуултайгаа энийг аваарай л гэж одоо зөвлөмөр энэ да гэсэн. Энэ болохоор Probioderm гэдэг брендийн BioHeal гэдэг брендийн болов? Тийм байна. BioHeal гэдэг брендийн Probioderm 3D Lifting Cream гэдэг ийм тос байгаа. Энэ болохоор арьсыг одоо өргөөж, чангалдаг, уяатан байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Тэгээд ер нь бол хөгшилтийн эсрэг үйлчилгээтэй энэ тос гоё юм билээ. Хэрэглэсэн чинь жоохон өтгөндөө, гэхдээ айгүй хурдан шингэдэг юм тосон зунгаарлцсан биш. Тэгээд энэ ямар урамшуултай вэ гэхлээр дотор нь бас яг юм юу байгаа. Одоо refill буюу запас нь. Тэгээд ийм халбахтайгаа. Тэгээд бас болоогүй. Дахиад юм алдартай маск нь. Энэ маск айгүй алдартай гэсэн. Энэ маскнаас 2 шиг байсан. Тэгээ авсан үнийг нь мартчих ямар ч сан бүгдийг нийлүүлээд бичсэн болохоор. За одоо болохоор мейкапуудаа харуулъя. Энэ болохоор би Солонгост хамгийн алдартай байгаа хамгийн гоё кюшн юу вэ гэд нөгөө намайг зуучилж өгж байгаа охиноос асуусан чинь энэ айгүй алдартай гэсэн. Тэгээ энийг болохоор нөгөө Singles Inferno-гийн Minsol хэрэгэлдэг. Тэгээд хэрэгэлсэн чинь өнгө нь бол яг надад таарч илээ medium гэдэг өнгө нь. Тэгээд дайжгүй тийм амар жоохон тослогдуу гэх юм уу хитрхи matte бол биш энэ байна. Тэгээд энэ бас дотроо юм запастайгаа бас ирдэм мэлээ. За тэгээд би ийм Roman-ийн ийм сүүдэр авсан. Olive Young-ийн нэг гоё юм нь ер нь мейкапууд нөхийнх нь хүүтэн өнгөнд хамгийн best, дулаан өнгөнд хамгийн best гэдэг ингээ ялгаа тавьсан байт юм лээ. Тэгэхээр ер нь мейкап сонголтод айгүй амар. Энэ болохоор хүүтэн өнгөнд best гэдэг төрөл дээрээ байсан. Тэгээ би угаасаа ийм баг зэргийн саарал суурьтай, хүүтэн суурьтай ийм сүүдэр надад зүгээр байдаг. Жохон шаргал оранж болоод ирэнгүүт яг ийм нүур улаан харагдаад идэг. Тэгээ бас тэн болгож ашиглаж байна. Бас ийм тэн. Энэ болохоор бас Roman-ийн тэн байна. Тэгээд энэ өнгө нь болохоор тийм амар саарал суурьтай биш ч гэсэн улаан суурьтай бас биш байгаа. Одоо энэ хоёр өнгө нь айгүй гоё юм билээ. Надад таалагдсан. Одоо буутсан байгаа. Тэгээд Roman-аас бас би Lasting Color гэдэг юм глосс авсан. Энэ өнгө нь амар гоё. Энэ Roman-ийн ер нь глосснууд нь гоё юм билээ хэрэглэхэд. Би бас энэ тосон сүүдэр авсан. Энэ болохоор Art Class-ийн ийм тосон сүүдэр байна. Энэ бас яг хүүтэн өнгөнд тохирж байгаа. Одоо ийм. Энэгээр хамар өндөрлөхөд бүр маш гоё юм билээ. Тэгээд нөгөө талдаа бас ийм цав цагаанж биш бас тэрхий шаргалж биш яг гоё натурал өнгийн тосон highlight байлээ. Тэг ийм хэлбэртэй
одоо ийм зузаан тавьдаг биш яг ийм нарийнхан харандаа хэлбэртэй байхаар яг гоё ийм precise контур зурж чаддаг юм билээ. Дараа нь би ийм eyeliner авсан. Хамгийн сайн eyeliner нь юу вэ гэж агаад энийг аягүй хэрэглэж байгаа гэдэг энийг авсан. Тэгээд мэдээж Торидены өнгөлөгч авсан. Бас нэг дээр хүнийг урамшуултай байсан. Би нөгөө өмнөх бичлэгэн дээр миний хамгийн дуртай сармуусны будаг Wake Make гэж ярьж байсан шүү дээ. Тэгээ Монголд орж ирэхэд болцсон. Тэгээ би Olive Young-аас та нарт Wake Make-ийн сармуусны будаг байна уу гэж байгаа гээд. Тэгээ би 0103 гэдэг хоёр төрлөөс нь нэгийг авсан. Тэгсэн чинь хайрцагтаа хоёр байсан. Тэгээ би ийм 4 сармуусны будагтай болсон. За ингээд мейкапн дээр ер нь болцсон. За одоо би бас өнөөдөр сая бадмаа надад About Tone гэдэг брендийн юуг цагсан байхгүй юу? Powder-ыг аюу гоё гэсэн гээд би бас өөртөө авсан. Ийм өнгөтэй. Би тэгээд Olive Young-д тестерлэж үзэхэд бол надад таалагдсан. Хитрхийн бэки биш, арьсаа фильтртсэн юм шиг ийм тим эффектийг өгд юм лээ. Энэ болохоор бадмаагийн шат тавьчих. За одоо хувцснуудаас харуулъя. За би хамгийн эхлээд Foot Locker-оос юмнууд авсан. Тэгээд энэ нөө хитрхи том уутанд надад өгсөн. Би уг нь хоёрхан шиг юм авсан. За Nike-гийн нэг юм хөрхөн миний бодлоор энэ яг нөгөө Valentine edition байсан юм шиг санагдсан. Ягаан өнгөтэй хувцснууд зөндөө байсан. Тэгээд энэ лого нь бас аягүй хөрхөн ийм алиман дээр Nike-г бичсэн улаан өнгөөр. Тэгээд бас ийм хуняастай. Тэгээд би нэг өмсч үзсэн. Аягүй хөрхөн ийм цэвэрхэн, ийм зөөлхөн харагддаг юм лээ. Хажуун дээрээ бас Nike-гийн одоо логогоо хэрж ойсон гэдэг үл үнийг. За тэгээд би Nike-гаас бас ийм малгай авсан. Энэ малгайг ер нь сарвчтай малгай гоё. Би ер нь одоо буцаж өмсдөг болъё гэж бодож байгаа. Би дөнгөж бүжиглж эхэлж байхдаа л нэг юм ягаан Nike-гийн малгайтай байсан байхгүй юу. Тэгээ өөр ер нь сарвчтай малгай нээх өмсөж байгаагүй. Тэгээд энэ цагаан өнгөс айгүй хөрх харагдчихлээ. Тэгээ одоо угаасаа давхраагаа инсуулаад нүүр ам жоохон хавтах юм чинь гоё энийг өмсөөл маска зүгэлдээл гадуур зүгээр алхаж өгнө. Энэ 35,000 won гэж байгаа байхгүй юу. Энэ ягаан цамц болохоро 65,000 won. Тэгээд энэ хоёр нийлээд 100,000 won болох байсан ч 30% сейлтэй. Тэгээ би 70,000 won-оор энэ хоёрыг авсан. За тэндээсээ гараад би Zara орсон. Би зүгээр юм ёсолгоод нэг өмд өмсч үзье гэж бодсон. Ер нь Zara-гийн өмднүүд ямар вүлээ гэд те. Тэгэл нэг юм за вау энэ ямар гоё юмд вэ гэдэг өмд өртөөс ингээ харагдахгүй үлгүүр дээрээ. Тэгээ замарчсан энийг өмсөд үзчихье гэд нэг ийм джинсийг өмсөж үзсэн чинь амар гоё байсан заяа. Бүр үнэхээр гоё. Амар гоё суулттай. Тэгээ энэ одоо бэлхүүсэн дээр таардаг. Тэгээ артлын одоо энэ өгцөгнийх нь суулт. Тэгээд одоо уртлын хэсэг мэсэг бүр амар гоё таарчсан. Тэгээ энийг авсан үн хэд юм болоо? 59,900 won гинэ. Тэгээд 34-ээс мэрийг авсан. Тэгээд хит юм хөрхөн basic topууд авсан. Би ер нь энэ жилч биш. Ер нь яг оноос өмнөх нэг юм deep brown, юм espresso brown өнгөд амар дурлаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг ийм топ авсан. 15,000 won, 14,900 won. Тэгээд материал нь амар гоё, биеинд амар гоё сууж өгдөг. Ийм топ авсан. Ер нь одоо дээгүүр өмсөж байгаа, дотор өмсөж байгаа ч юм уу те. Зарим ийм одоо tank top те, mac болон ийм одоо подолкнууд ийм жоохон цулгуун өнгөтэй байх зүгээр байдаг заримдаа. Ягаад гэхээр энийг бүр хаанч хизээж ямар ч учиртай зохицуулж өмсөж болдог байхгүй юу. Гадуур нь юмтай өмсөж болно, зүгээр дангаар нь өмсөж болно, зүгээр битүү аксессуар зүгээд те. Тэгэд би ийм топ ер нь нэлээд богинохон байхад айгүй дуртай байдаг. Тэгэд энэ цагааныг авсан. Тэгээ энийг болохоор бас адилхан 14,900. Тэгээ энээсээ яг адилхан ийм өнгөтэйг авсан. Энэ өнгө нь амар таалагдсан. Тэгээ зүгээр энийг өмсөөл доогуур нь жоохон baggy jeans өмсөөл тэгэл гидсэрээ ийм waist chain хөдөөний зөвлөлт гарандаа буугуувчин тэр зүгэл тэгээ гоё цүнх өөрчүүл амар гоё цэвэрхэн гоё лук болно. За COEX Mall-д хийсэн шопингууд энэ байна. За тэгээ өнөөдөр буюу би энд ирсэн 4 дахь өдөртөө би юу авснаа харуулъя. За би өнөөдөр болохоор Hyundai Mall билүү тийм mall руу орсон. Тэр mall нь болохоор дандаа luxury брэндүүд эд юм бэлээ. Ердөөсөө ийм одоо mass market юмнууд байхгүй. Miu Miu, Prada, Hermes, Bottega Veneta, Rico Owens, Celine гэх мэтчлэн ер нь тийм брэндүүд бүр битүү байд юм бэлээ. Тэгээд тэндээс хамгийн түрүүнд авсан юм гэвэл энэ нэ. Нэг давхартаа Gentle Monster-ийн pop-up store нэгтсэн байсан. Надад Gentle Monster-ийн шилнүүд ер нь айгүй таалагддаг. Надад маш зөгтөг. Тэгээд энэ одоо tax free-ийн баримт. Тэгээд дараа нь ямар нэгэн гэмтэл гарах юм бол одоо энэ бичиг баримтаа үзүүлээд суулж болно. Ийм одоо хар савхин ийм зөөлхөн гэртэй юм байна. Зөвч нь үү. Тэгээ энэ шил надад амар таалагдсан. Тэгээ шилний загвар нь болохоор Devon 01 340,000 won. Тэгээ энээсээ 7% нь буцаан олголтоор ирнэ.
Тэгэхээр чинь 23800 вон ирэх юм болов уу? За дараа нь би энэ зүйлийг авсан. Төрс өдрөөр өөрийгөө том баярлуулмаар санагдаад Miu Miu-гийн цүнх авмаар байна гэсэн штэ. Тэгээ би Miu Miu-гийн цүнх биш энэ цүнхийг авсан. Энэ цүнхтэй би зүгээр анхаарал тэгээ шууд ингээл анхны харцаар дууралцсан. Тэгээ яг миний хүсэж исэн өнгө, яг миний хүсэж исэн загвар. Are you ready? За энэ цүнх болохоро Ferragamoгийн Hug Soft гэдэг цүнх байгаа. Одоо зөөлнөр тэвэр гэх юм уу. Тэгээ угаас загварыг харуул яг одоо ингэж ардаасаа урагшаа ингэж тэвэрсэн ингэж орж ирсэн байгааз. Энэ өнгө нь болохоор Testa di Moro гэдэг өнгө. Яг илгэн материалтай, бас савхин материалтай гэж байгаа. Энэ болохоор илгэн материалтай. Тэгээ бас sizeтай. Энэ өнгө, энэ загвар ер нь л яг миний хүсэжсэн. Тэгээ доторх нь болохоор ийм 3 тасалгаатай. Нэг, тэгээ дотор ийм цахилгаантай. Тэгээ ингээ 3 дахь тасалгаа нь явж байгаа. Тэгээ одоо энэ төгжээ нь болохоор ингэдэг. Хүсвэл одоо наадтал дээр нь төгжээд ингэж болно. Эсвэл цүнхээ дахиад жоох ингээд одоо хониулмаар байгаа бол энэ 2 дахь дэгээр нь хийчих болно. Тэгээ артал нь болохоор зүгээр нэг юм цулгуу. Тэгээд өөрийгөө жинхэнэ томоор эрхлүүлсэн. За энэ болохоор tax free-гийнх нь бас бичгэн байна. Тэгээ би эндээс 7% буцаа олголтыг авна. Бас нэг өөр цүнх байсан байхгүй. Би тэгтээ дээшээ гараад тэрийг харсан. Тэр болохоор Acne Studio-гийн цүнх. Би тэгээ бас энэ миний одоо Farfetch дээр миний wishlist-д байдаг цүнх байхгүй юу. Гэтэ тэр болохоор ер нь бол нэг юм timeless биш. Ер нь ингээд зарим үед л үүрхээр цүнх. Энийг болохоор бүр яг хизээж хааж гуйгурж болох гэдэг байгаа байхгүй юу. Тэг гоё том багтаамжтай. Зүгээр гангараандаа биш. Яг хэрэглээндээ жинхэнэ үрж болно. Тэгээ MacBook энэ бүх юм багтчихна. Одоо Jane Birkin тэр цүнхээ яаж үрдэг лээ те. Бүр яг ингээд чихэж ингээ үрдэн штэ. Бүр дотор нь маш их хэмжихэд нөгөөдг нь халиад хаагдахгүй. Тэгээ угаасаа одоо Birkin цүнхийг Hermes гэдэг брендийн одоо захирал байсан хүн болохоор Jean-Louis Dumas гэдэг хүн байдаг. Тэгээ тэр хүн Birkin гэдэг цүнхийг зохион бүтээжсэн байхгүй юу. Тэгээ яаж бүтээсэн бэ гэхлээр онгоцсон. Хажууд нь Jane Birkin гэдэг дуучин жүжигчин эмэгтэй суугаад тэгснэ гэсэн яа цүнх нь бүр юу ч багтахгүй маа гэд ингээд одоо жоохон гомдлоод өглээд тэгсэн чинь тэр эмэгтэй зориулж тэр Birkin гэдэг цүнхээ одоо бүтээсэн баггүй загварыг. Тэнгүүт Jane Birkin тэрийг бүр яг тэгж ашигладаг. Birkin гэдэг цүнх чинь бас mom bag, ээжийн цүнх гэж бас яригддаг. Тэнгүүт одоо энэ миний зүгээр л амьдралдаа ашиглах. Тэгээ би энийг бол ашиглана гэж бодож байгаа. За ингээд миний 4 хоногийн дотор худалдан авсан зүйлүүд энэ байна. Тэгээ хамт байсанд баярлалаа. Хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан бэ? Би энд одоо яг давхраагаа нязуулах гэж ирсэн юм уу? Шопинг хийх гэж ирсэн юм уу? Гэтэ угаасаа Сөүл бүр үнэхээр гоё хот байна уу? За bye.